Эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл хүнс, орлоготой малчин. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр хариуцлага нүүдэлчэд малын гаралтай түүхийдийн гарал үүсэл чанарын мөшгөх тогтолцоог хөгжүүлж байна. Энэхүү мөшгөх систем нь байгалийн бэлчээр дэдэшилдэг Монгол малын бүтээгдэхүүний бусдаас ялгарх онцлог чанаруудыг баталгаажуулан дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой хариуцлагатай нүүдэлчэд малын гаралтай түүхийдийн гарал үүсэл чанарын мөшгөх систем нь 6 бүрэлдэхүүн хэсэгтэй. Бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, бүтээгдэхүүний чанар, малчдын хариуцлагатай байдал, хүрээлэн байгаа байгаль орчин. Одоо ингээд Монголын бэлчээр ашиглагчдын холбооны маркетингийн мэргэжилтэн ганц цогтын танилцуулгыг сонсъё. Малчдын олон жилийн сайн туршлагууд бэлчээрийн төлөв байдлын үндэсний сүлжээ, малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоон дээр түшиглэн малын гаралтай түүхийдийн гарал үүсэл чанарыг баталгаажуулах аргыг маш амархан шийдэх боломж гарлаа. Би танд хариуцлагатай нүүдэлчин гээд гар утасны аппликейшнийг танилцуулъя. Үүнийг англиар RMTS гэдэг байгаа юм. Энэ нь түүхийдийн мөшгөх систем гэсэн утгатай юм л да. Энэ системийн тусламжтайгаар малын гаралтай түүхийд жишээ нь ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, цагаан эдэн, эрүүл, чанартай, аюулгүй гэдгийг хэрэглэгчдэд баталгаажуулах юм. Энэ аппликейшнийг малчид өөрийн гар утсандаа суулгаад зах зээлд нийлүүлж буй мах, сүү, ноос, ноолуурын гарал үүсэл, чанарын талаар бүх талын мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Ингэснээр чанар дагаж зах зээл тэлж, үн ханш нэмэгдэж, орлого өсөх боломжууд нээгдэж байна. Эрүүл бэлчээр Монгол малын тэжээлийн үндсэн их усүр нь байгалийн бэлчээр билээ. Соргог, шим тэжээл сайтай өв сургамлаар дүүрэн бэлчээрт эдээшилсэн мал цатгалан эрүүл байна. Цаашлаад эрүүл малын мах, сүү, чанартай бөгөөд ард түмэнд үнд чанар бүхий эрүүл бүтээгдэхүүн хүрнэ. Тэгвэл эрүүл соргог бэлчээрийг ямар шалгуураар тодорхойлох вэ? Бэлчээрээ дорой түлэлгүй малынхаа тоог даацад нь тохируулж ашиглах урт хугацааны гэрээнд заасны дагуу улирлын болон богино хугацааны сэлгээг төлөвлөгөөний дагуу хийдэг хариуцлагатай малчдын бэлчээр малд эдэмжтэй, унган ургамлын эзлэх хувь өндөртэй эрүүл соргог байдаг. Эрүүл соргог бэлчээрт эдээшилж байгаа мал тав тухтай, амгалан тайван байдгаас гадна эрүүл чирэг байдаг тул тарга хүч сайн авдаг. Харин эрүүл мал гэдгийг ямар шалгууруудаар тодорхойлох вэ? Сумын мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжтэйгээ гэрээ байгуулсан халдварт өвчний голомтгүй бэлчээрт нутагладаг. Мал сүрхтэй эрүүл мэндийн үйлчлэг, шинжилгээ, тогтмол хийлэгдэг. Мал эмнэлгийн шаардлагатай бүхий л үйлчлэгээнд малаа заасан хугацаанд нь хамруулдаг. Энэ бүхнийг мал эмнэлгийн нэгдсэн систем болон малын эрүүл мэндийн дэвтэртэй тэмдэглэн бүртгэсэн бол таныг эрүүл малтай гэж хүлээн зөвшөөрөх нь байна. Тэгэхээр энэ мэдээлэл дээр тулгуурлаад мах, сүү, мөн малын гаралтай ноос, ноолуур, сарлагын хөөвөр, торомны ноос, арьс ширгээд бүх түүхийдийн гарал үүсэл, чанар, эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулна гэсэн үг. Энэ аппликейшны ард бүхэл бүтэн мэдээллийн баазууд ажилладаг. Систем малын гаралтай түүхийдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг дараах үзүүлэлтээр баталгаажуулдаг. Үүнд аль аймгийн ямар багийн ямар бэлчээр ашиглалтын хэн, аль аймгийн ямар багийн ямар бэлчээр ашиглалтын хэсгийн хэн гэдэг малчны хотноос ирсэн. Түүхийдийн чанар, малчны аль хоршоо бэлдсэнийг мал эмнэлгийн шаардлагатай үйлчлэгээнд заасан хугацаанд нь бүрэн хамрагдсан эсхийг, ямар төрлийн ямар төлөв байдалтай бэлчээрт эдээшилж байсан малаас бэлдсэнийг, тухайн бэлчээр нь зохистой ашиглалтаар бэлчээр соргог төлөвт хадгалж байгаа. Ашиглалтыг тохируулснаар сайжирч байгаа. Ашиглалтыг тохируулаагүйгээс бэлчээр улам доройтож байгаа гэсэн урван үнэлгээнээс алийг нь авч байгааг баталгаажуулна. Малаас түүхийдийг нь бэлтгэхдээ малдаа ээлтэй, түүнийг зовоолгүй, тавлаг байдлыг хангасан эсхийг харуулна. Өөрөөр хэлбэл эдгээр бүх үзүүлэлтүүд нийлээд тухайн малчин бэлчээр нутаг малдаа ээлтэйгээр мал аж ахуйгаа эрхэлдэг хариуцлагатай малчин эсхийг баталгаажуулна. Энэ бүхнийг нэгдсэн ухаалаг бодлогод оруулсан нь бидний ирээдүйд тулгарх бэлчээр сүйдэх аюул, малын өвчин гарах аюул, малаа зуд турханд алдах зэрэг олон эрсдлээс өрчлөн сэргийлэхэд тусална.
Хариуцлагатай нүүдэлчид мөшгөх систем нь малчдын малын тавлаг байдлыг хэр хангаж байгааг тодорхой үзүүлэлтүүдээр хянана. Эдгээрт малыг 4 улирлаар соргог бэлчээрт дээшлүүлж, цэвэр усаар унтлан өлсгөж дааруулахгүй, уух устай, дулаан хорогдох хашаа ороо, хэвтэртэй, ороотой, хангалттай хэвтэр бууцтай, өвс тижээлтэй, тоглог байлгах, ноос ноолуур, хөөвөр сүү гэх мэт түүхийдийг авахдаа өвтгөж зүй усаар хандахгүй, зовоохгүй, тайван байхыг хэлж байгаа юм. Энэ бол олон улсад маш чухал үзүүлэлт. Та бүхэн булганы арьсыг сорлог байлгахын тулд ноос нь үүдэж, андаар нь өвчтгийг мэдэндээ дулсан байх. Үүнээс нь болоод хүмүүс булганы арьсаар хийсэн хувцс өмсгөөс дургуутж эхлэж байна. Харин манай монголчууд халуун хушууд малдаа хизээч тийм цэвдэг сэтгэлээр хандахгүй билээ. Гэхдээ бид малаа тавлаг байлгаж байгаагаа нотлох хэрэгтэй болж байгаа юм. Нотлох арга замаа одооноос л олохгүй бол нэг л өдөр хэрэглэгчид татгалзах аюул байна шүү дээ. Түүхийдийн чанарын үнэлгээ маш чухал. Хариуцлагатай нүүдэлчин малын гаралтай түүхийдийн мөшгөх системээс Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүн малчид, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгүүд, оршоодын түүхийд бэлтгэлийн стандарт, чанарын үзүүлэлтүүдийг харж болно. Иймэрхүү RMTS гэх шинэ систем нэвтрүүлэх замаар эрүүл хүнс, орлоготой малчин, тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоог бий бүрдүүлж болгож буй талаар харандааны түүх та бүхэнд хүргэлээ.